байцгаана үзэгчдээ манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Эхнийхээ зочныг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна. Учир нь юу юм гэхээр одоо миний эрхлэн бэлтгэж явуулдаг Зүрхэн мөхөрсөн аялгаа нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй хөтлөгч буюу Монгол Улсын урлагийн гаяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Тогтгын Сэрод хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За шинэ он гарах гээд хүмүүс догдолж байна. 30 онд юу хийсэн бэлээ? Эх онд би юу хийх вүлээ гэж мэдээж ягаа ч боддог. Та бас тэгж бодсон баг. Удирах гэж байгаа энэ ом маань бол сайхан адлын явдал, баяр цэнгэл, янз бүрийн амт чимтгийг мэдрүүлсэн ийм сайхан ом болж өндөрлж байна. Сайхан л гэхэд Зүрхэн мөхөрсөн аялгаа нэвтрүүлэг маань энэ жил бол одоо тогтмол сая үзэгчтэй болсон ийм мэдээг бол бас сонсон өөр чинь яг энэ нэвтрүүлэг дээр хэлчихье. Ямар гоё юм бэ? Тэгээд энэ гоё мэт байна. Статистик хийдэг эрхэлдэг ийм байгууллагаас хоёрч байгууллагаас албан ёсоор ярьж баяр хүргэсэн. Тийм үү? Тэгээд энэ үйл ажиллагаа энтертэй бас нэг оролцооч гэсэн тийм орлог өгч ингээд ярьж исэн. Тэгэхээр энэ бол статистикийн байгууллагаас одоо гаргасан ийм дүн мэдээ. Сошиал одоо хэрэглээ энэ их өндөр байгаа цагт энэ олон телевизүүд, энэ олон нэвтрүүлэг дотроос манай нэвтрүүлэг тогтмол дугаар болгоно 1 сая үзэлттэй байна гэдэг бол үнэхээр маш том баярт мэдээ байна. Баярлалаа, ийм гоё мэдээ сонсгосон. Огон хүрээ шөндөн дурмээ Оддийн дор худам хорвоо Дуудаад чигрэхгүй зүудний алсад мордохтой Атууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан Аштын сайхнаар жарна гэсэн Зүрхэн мөхөрсөн аялгаа нэвтрүүлгийг одоо хөтлөөч гэдэг урилгыг танд хүргүүлж яхад ер нь та анх юу ч хүлээж авч ирсэн бэ? Тэр чинь бол Өвлийн нэг дугаар тий. Тэр чинь бол бас хэцүү хүлээж авч ирсэн. Би бас бодож хэлье гэж Хэлжсэн, тий. Хэд хоног бас бодсон. Яагаад гэхээр Жанцнуур багш шинэ хувьд бол тогтмол хөтлж ирсэн. Маш олон одоо хандлттай бас тэгээд энэ нэвтрүүлэг өөрийн гэсэн өнгө төрхөө олцсон. Ийм нэвтрүүлэг рүү бол одоо оролцоод явна гэдэг бол миний хувьд тийм нэр төр тэгээд дээрэс нь хариуцлага илүү их одоо хөдөлмөр сэтгэл зүтгэл шаардсан байсан болохоор яг тийм нөөц бололцоо надад байна уу гэдэг дээр бол өөртөө ихэн дээр бол эргэлзэж исэн. Дараа нь бол ер нь өөрийнхөө одоо бас багшийн итгэл найдвар байна тийм ээ. Бас ингэж энэ нэвтрүүлгийг авч явах нь одоо чухал байна. Ийм цаг үе дээр бол шавын дээр бас зүтгэх хэрэгтэй байна гэсэн багшийн бас даалгаварч байсан. Ингээд ер нь бол өөрийгөө сорж энэ бүтээлийг хийлцэж зон олондоо хүргэе гэсэн тийм яг чинь зүрх сэтгэлээр л орсон доо. Тий. Олон сайхан дугаарыг хийсэн байна. Бичлэг болгоны ард гоё дурсамжууд дандаа үлддэг. Тэгээд та бас багштайгаа тэр алдарт Солин цоодол гэдэг хүний дугаарыг хөтлөжсэн. Тэр бол үнэхээр маш гоё дугаар болж исэн. Таны хувьд ч гэсэн тэр их дурсгалтай байсан баг гэж Тэр бол гайхалтай мөч. Тэр бол үнэхээр гайхалтай мөч байсан. Одоо манай үзэгчид бол анзаарч ирсэн баг. Би ерөөсөө их яриаггүй. За би багшид асуултал зөв тавих юм байна. Тавих ёстой юм байна. Ямар асуулт асууно тийм л хариулт авах юм байна. Нэвтрүүлэг тэр асуултаар хөтлөгдөж явах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол сайн болж олон хүмүүст хэрэгтэй ийм бүтээл болж үлдэж чадах юм байна л гэж ойлгож ирсэн. Одоо нэвтрүүлгийн маань амин чухал сүнс нь юу юм бэ гэхээр хүмүүс хөтлөгч гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийг хүртэл ингээд бид нартай хамт байгаа цаашдаа ч олон одоо дугааруудыг хамт бэлтэнэ гэж ингэж боддог. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн хувьд бол нэг онцлогтой. За. Нэвтрүүлгийн багийнхан нэг дүрс бэлтдэг. Тэгээд тэрийг үзүүлээд цаашдаа одоо юу ярих вэ гэдгийг шийддэг байхгүй юу? За. За тэгээд найруулагч
болоод уран бүтээлийн баг ямар дүрс бэлдсэнийг үзгөө. За тэг. За тэгээд дэлгэцэн хоёулаа анхаарлаа хандуул тээ. Энэ хэм бэ? Баттамар багш юм. Стогой. На тоолжгүй. 17-8 тал. Жанцсан самбуу байгаа үст. Тэр хамгийн ой талд нь. Тийм. Одоо энэ Улаанбаатар соёлын газрын жанцсан самбуу байгаа үст. Хөгжим бичдэг бас. Тэр Эрдэнэтийн РК. Миний мокш. Чмондог хүмүүсээр хичээл заалгасан шүү. Авыг шимтэнгүү хараад байна. За ийм бичлэг манай үндэсний олон нийтийн телевиз Алтан сан өргөт хадгалагдаж байна. Ямар сайхан бичлэг вэ? Баярлалаа. Нулимс гарах гэж шүү дээ. Ийм Батөр өгшин бичлэг хичээлдээ. Ёстой утсангүй. Сайхан бичлэг үлдсэн юм байна. Сайхан фонд үт. Баярлалаа. Тийм учраас би танд Өстөө сюрприз яг юу үү? ярих яах юм гэхээр бас тодорхой юм хэлж чадахгүй байсан нь тийм учраас. Тэгээд одоо энэ бас үндэсний олон нийтийн телевизийн хувьд үзэгчтэй болоод зочтой барьж байгаа бэлэг. Баярлалаа. Маш өвөрмөц бас сэтгэл догдлуулсан тийм бэлэг байлаа. Их баярлалаа. 91 онд хөгжмийн багшийн коллежид үндэсний цөөхөл үндэсний цөөхөл хөгжмийн найралжуулгын хичээл заадаг багшаар тухайн үеийн хөгжим бүжгийн коллежоос шилжиж ирж хөгжмийн багшийн коллежийн багш болж ирж ирсэн. За тэр үе бол Батмөр багш маань бодлын цагаан хүн гэдэг дуугаараа морин хуур наадмын тэргүүн байрын шагналыг авчихсан. Ийм сайхан хөгжмөн зохиолч манай хөгжмийн багшийн коллежийн олон багш нар одоо энэ морин хуур наадамд бол амжилттай оролцдог. Урлагийн говь зүтгэлтэн Батмөр багш, за урлагийн говь зүтгэлтэн Бямбаяр багш, алдартай хөгжмийн зохиолч Ундонгийн Сүнхбаатар, Сайн цогийн Мөнхбат гэдэг гайхалтай юм уран бүтээлчдийн дунд бид хамт чагвын сангид орж урлагийн говь зүтгэлтэн. Ийм олон хүмүүсийн дунд бид хамт суралцаж энэ сайхан багш нараараа хичээл ном заалгаж ингэж явж байсан азтай. Тэгээ багш яг энэ 93 он морин хуур наадам нэг бодлын цагаан хүн гэдэг дуугаараа морин хуур наадам авчаад дараа жилийнх нь морин хууртаа тэр наадмаа хүндэтгэж морин хуур гэдэг нэртэй дуу хийж оролцож ирсэн. Ерөөсөө тэр наадмаа хүндэтгэж тэгж оролцож ирсэн. Тэндээс бид нар юу болж авч ирсэн бэ гэхээр хөгжмийн зохиолч хүнд уран бүтээлч хүний тэр ялангуяа одоо тэргүүлэх уран бүтээлч хүний сэтгэл зүрх тэгээд тэр аливаад одоо хандж байгаа хандлага өөрийнхөө бүтээл тэр аливаа одоо хүндэтгэж байгаа тэр хүндэтгэл энэ зан суртахуун, ёс суртахууны маш том үлгэр дуурайлыг авч байгаа шүү дээ. Уран бүтээлж байхын тулд эхлээ сайн хүн байл гэж сайн бүх хүн байх ёстой. Бүхний өмнө бол энэ хамгийн одоо чухал зүйл. Миний аав бас хэлдэг байсан. Тусгай байна гэдэг бол нэг хэрэг, ерөнхий байна гэдэг чухал хэрэг гэж. Тэгэд яг энэ Батмөр багшийнхаа тэр үеийн бичлэгийг тэр үед байж исэн бид нэр одоо мөчөө олж харсан тийм сайхан оюутан сэр болтой гэж уулзуулсан. Тийм ээ. Баярлалаа. Энэ бичлэг ер нь хийгдээ зурагтаар нэвтрүүлүүлээ гарч марж байгааг ер нь үзэж байгаагүй юу? Мэдгүй тухайн үедээ харж исэн байж магадгүй. Энэ чинь тухайн үед чинь бид нар юун зурагтаар гарна гэдэг чинь бол хэцүү цаг байсан юм чинь. Та хүүхэд байхдаа одоо маш их дуулж уралдаан тэмцээнд оролцдог байсан юм билээ. Хамгийн анх таны гарч исэн тайз, таны хувьд хамгийн анх зохиож исэн дуу ямар? Хамгийн анх гарч исэн тайз бол миний Хөвсгөл аймгийн Ханх сумын соёлын төв шүү дээ. Соёлын төвийн тайз хамгийн өндөр тайз. Анхны бүтээл бас л ханхтаа одоо сумда наача сургуульд ирэхээс өмнө дууны бүтээл хийж ирсэн, үзэж оролдож ирсэн. За энд ирээд бас нэг бүтээл хийж ирсэн.
Тэрний дараа 3 дахь бүтээл нь бол бүтээлээсээ би албан ёсоор бүтээлээ тоолж явдаг. Тэр нь манай Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул Долгорын Пашка гэж алдартай ийм зураач, яруу найрагч юм байсан. Тэгээ Пашка яруу найрагч Нутгийн ахыхаа шүлгээр Нутгийн уулс ээж 2 мөн гэдэг дуу бүтээж энэ дуу маань бол Говьяч чигчин Бүрний 2 дуучны дуулснаар тэгээ бас манай Хөгжмийн Хөшин коллежийн эмэгтэй найрал дуучид хүүхдийн найрал дуунд их дуулгдсан да. Тий. Энэ бүтээл бол албан ёсоор анхных гэж явдаг. Учир нь энэ бүтээл маань 1992 онд албан ёсоор Монголын радиогийн Алтан фондод албан ёсоор одоо фондлогдож үлдсэн байдیں۔ Тэндээс яг өөрийнхөө бүтээлийг эхлэлээ гэж радиогийнхаа Алтан фондод фондлогдсон бүтээлээс эхэлж тооцд юм аа. Таны одоо олон сайхан дуунуудыг шимтэн сонсдог тэр сонсогчдын нэг бол би маш олон дуунуудаар бидний үеийнхнийг бол та үнэхээр хөглсөн дөө. Тэгээд одоо ч бас хөглж байна. Өөрийнхөө зохиосон хамгийн одоо сайхан тэр аялгуунуудаасаа нэгийг нь сонгож өнөөдөр манай студид төгөлдөр хууран дээр та өөрөө тоглож өгөөч. Яг тэгэхээр та бас тийм бичлэгээ сошиалд оруулдаг. Тэрийг бол одоо маш олон хандлттай хүмүүс үзэж талархаж байгааг хардаг учраас энэ нэвтрүүлгээрээ бас үзэгчдийн хүсэлтийг биелүүлэе гэж бодож байна. За баярлалаа.
Монголын гай сэтгэлтэн хөгжмийн зохиолч Сэродтой баярлалаа. Зохиогч нь өөрөө тоглосон энэ сайхан гэгэн аялгаугаар манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн зочин бол бас надтай Монголын үндэсний олон нийтийн телевизтэй маш холбоотой юм эрхэм сайхан бүсгүй хүрэлцэн ирсэн байна. Болор цомын 1990-91 оны тэргүүн байрын шагналт соёлын гавьяа сэтгэлтийн яруу найрагч Ичин хорлоо. Манай дараагийн зочин. За энэ өдрийн минь төргий. За өдрийн мэндэ. Одоо зочин болоод өргөдөөд манай телевизтэй холбоотой бас баярын сайхан сэтгэл ярина гэд урилга хөргүүлэхэд та ер нь яаж хүлээж ав? Нэгдүгээрт энэ зүрхэнд мөнхөрсөн аялгау гэдэг нэвтрүүлгээр телевизийн нэг салшгүй хэсэг болсон юм байна гэдгээ ойлгоч их баяртай хүлээж авсан. Ягаад чинь бид нар чинь бас нэлээд олон жилийн нэвтрүүлгийн хойморт сууж Монголын ард түмний зүрхэнд мөнхөрсөн аялгаунуудын тухай ярьж байсан байна. Тэгээд тэрнийхээ буйнаар л энэ нэвтрүүлгийн хойморт өргөдлөө гэж бодож надад тэр нь их сайхан санагдсан. Бид нар одоо зүрхэнд мөнхөрсөн аялгауны нэвтрүүлгээр илүү хөтлөгчийн байр сууриас таныг одоо үзэгчдтэй уулзуулаад их уджээ. Гэхдээ яруу найрагчийн дүрээр уулзуулах хүсэл одоо уншигч миний хувьд үзэгчдийн хувьд бол маш их байсан ойлгомжтой. Тийм учраас өнөөдөр таныг яг яруу найрагчийн хувьар бас урьсан. Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг энэ байгууллагатай та бол бүр маш эртнээс холбоотой шүү дээ. Манай одоо мэдээний нэвтрүүлэгч байсан гэд ярих юм бол олон гоё түүхийг ярина да тий. Монголын мэдээ агентлагт найруулагч Цэрма найруулагч маань одоо энэ телевиз гэдэг их том өнөр айлд орж ирж мэдээний албанд ажиллаач гэд урьжээс. Тэгээд тэнд очихдоо одоо анх энэ редакторууд сурвалжлагч нар өөрсдөө бэлдсэн мэдээг өөрөө уншдаг одоо хамгийн анхны туршилтанд орж исэн Цэрма чи ер нь айхтар хүн шүү дээ. Тэгээд тийм туршилтанд ороод үсээстэй сайн гэгч норгож байгаа л өөрийнхөө бэлдсэн мэдээг уншдаг тийм редактор байлаа. Тэгээд телевизийн энэ цаг наргуу ачаалалтай дээрэс нь илүү их одоо эфирийн шаардлага өндөр тавьдаг тийм орчинд ажиллах нь бол одоо яруу найрагч миний хувьд нэлээд тийм ачаалал болж ирсэн болохоор зэрэг би их удаан ажиллаж чадаагүй. Гэхдээ их сони юм байд юм байна. Тэгээд телевизэд ямар ч л байсан ажиллах одоо тэр байтугай одоо энэ зүрхэнд мөнхөрсөн аялгау гэдэг энэ нэвтрүүлгийн олон дугаарыг бэлтгэх тийм учиртай л байсан байна. Тийм байна тий. Өнөөдрийн нэвтрүүлэг нэг жижиг онцлог байгаа. Тэгээд тэр онцлог юу юм гэхээр дэлгэцэнд хоёулаа анхаарлаа хандуулаад нэг бичлэг үзнэ. За. Тэгээд ярилцах уу? За. Би долмаа ихчэд хайртай. Өнөөдрийн энэ өдөр надад юу бодогдож байна гэхээр сайхан найрагч гэдгийг нь түмэн олон мэддэг, сайхан ижи гэдгийг нь Тэнгэр бурхан мэддэг. Энэ хүний тухай, дулмаа ихчийн тухай ярихад үгэл багдаж байна. Ижигээсээ алсхан газар сэтгэл хайрынх нь гэгээн нүмерт багтаж явдаг азтай хүний хувьд сүүн далай, дуун далай, ижи Тэнгэр дулмаа ихчид энэ дууных нь аяг шгийх нь гэгэн сэтгэл дээр айц нэмж нэгэн шүлэг өргөл болгон барья. Энэ шүлгэн би яруу найргийн гэгэн өргөөний үүд хаалгыг чимээгүйхэн тогшиж орж ирэхдээ анх уншсан юм. Анхны энэл шүлгэн би ижидэн зориулж бичсэн билээ. Өнөөдөр энэ шүлгийг хадгалж үлдэхийн эрх надад алга. Ингээд сүүн далай, дуун далай, ижи Тэнгэр дулмаа ихчтэн зориулж ээжийн тухай шүлгээ уншия. Яста хөөхөн бүр хараа 30 жил өнгөрцөн байна гэж бодлоо. Түүний амьдрал ямар хурдан юм бэ гэж шууд бодогдож шít. Нөгөө талаар та яг сая дулмаа яруу найрагчийг нэхэн дурсан байх, сансан байх гэж харин бүр яг тэглээ бүр ингээд нулимс цалгаал дулмаагч маань саяхны хүртэл бидэнтэйгээ хамт байжгаад хөх тэнгэрийн орноо зорилоо. Тэгээд яг л сүүлийн агшны хүртэл хамт байж сүлцийн замд нь хүртэл хамт хөдөлцөж тэгээ явж байхад яг тэр 30 жилийн өмнө хэлжсэн үг яг хэвээрээ байна. Сая би яг л тэгж тэр үед л бодож исэн тэр бодол маань улам лавширсан, улам л их хуримтлагдсан, улам л их үнэн болсон байна. Тэгээд ямар хөөрхөн хэрсэн хөөхд байсан ингэж бодлоо. Дээрээс нь дулмаагч маань хизээд л одоо хувиршгүй үнэхээр хаан найргийн хатан ижээ байжээ гэдгийг дахиад бодлоо. Гайхалтай сайхан. Үнэхээр гайхалтай дурсан. Телевиз үнгээр агуу шүү тийм ээ.
болор цамд ороод ингээл жил дараал нь төрүүлсэн тэр дүр төрхөөрч одоо хүртэл хайрладаг тэр дүр төрхтэйгээ та буцаад уулзсан Харин чи хөөхөө би өөр ямар хөөрхөн юм бэ гэдэг. Одоо ингээ 19 насаа харсан чи иви. Юу бодож энэ орчлонг туулна гэж бодож штэ. Үзэгсэлтэй таны шүд мүд ямар ч гоё юм, ямар ингээл гоё цэвэрхэн дээл өмссөн ямар гоё үзэгсэл юм бэ. Би өөртөө хайр хүрээд байна. Та хамгийн сүүлд ямар шүлэг өч юу? Яруу найрагч хүн яг яруу найрагчаараа оршин байж, далавчаа зүүж, зовлон жаргал дундуур өөрийнхөө хүссэн зоргоор нисэж, эсвэл хайр хагцлыг зүрхээрээ эдэлж, тэр бүхнээ илчилж гаргаж, яг өөрийнхөө буй сүнсэн дотроо багтаж амьдрахад хэцүү хорвоо болцсон байна. Цаг үе нь өөрөө тийм нүргэнтэй. Бид нарыг ингэж ертөнцийн буйдхан зайд бясалгаж суух чөлөө өгөхгүй эрчтэй ийм цаг үе байна. Гэхдээ цаанаасаа л ингээд нэг төрцийн болохоор энэ уран бүтээлчд, яруу найрагчд, шүлгэн бичиж, хөгжмийн зохиолчд дуугаан хийж, сэтгэгчд сэтгэн бодож энэ 24 цагт зүрх зогсолтгүй ажиллаж байдагтай адил оюун санаа, ой ухаан бас ажилласаар л байна. Тэгээд сүүлийн үед бол би бодчихлаа ингээд нөгөө шүлгээ уншин шүү гэд хэлэхэд чинь энэ номоо аваад нээж үтснээ хөөх энэ номоо нээлгүй би одоо ер нь ямар их утсан юм бэ? Энэ яагаад байгаа юм бол гэж өөрөөсөө бас асуулт асуулаа шүү. Яруу найрагчийн ажлаа жоохон хоошин тавьчаад даргын ажил руу их цаг нар зарцуулагдаад байна л гэсэн үг үү? Нийгмийнхээ ажил руу их анхаарсан байна. Би ч одоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, дээрээс нь үндэсний номын сангийн захирал гээд тэгээ дээр нь одоо танд бас дуудагдаж ирж зарцлагдана. За айгуул нутгийн зөвлөл бас зүгээр байх. Зүгээр. Ер нь бол нэг тиймэрхүү нийгмийн ажил араасаа ингээл эргээл тэр болгонд ингээ терм дэгдээд тэрэндээ өөрөө ч их дуртай эргээд тэгээд далавчаа зүвдэг өдөр хоногуд тэгцөөрсөн байна да гэж өөртөө ярьж суусан. Өнөөдөр бас өөрийнхөө энэ нөгөө шүлэг унших гэж байгаа тэр хөөхөн ичи орлог харсан чинь хүшээ би ч нэрээ тийм хүн штэ гэж бодогдчихжээ штэ. Маш баярлалаа шинэ. Ямар гоё юм. Баярлалаа. Таныг ингээд дахиад жигүүрээ ингээд дэлгэж байгаа баярлалаа. Хөөхөн юм бэ яасан тий. Баяр хүүгийн ичи орлоо гэдэг ингээл үсээ шидлэл тэр болор цом дээр уншижсэн тэр дүр төрхийг хүмүүс үзхийг ахиж дахин харахыг сонирхолцдог. Зохиолчдын эвлэлийн дарга болсноосоо хойш миний сонсож байгаа шүүмжүүд, нийгмээс ирж байгаа асуултууд бол болор цомтой ихэнх нь холбоотой байдیں۔ Болор цом хуучин шигээ байхыг болжээ. Яагаад болор цомоор хүмүүс одоо сайхан шүлэг уншихгүй байна энэ төр гэдэг. Тэгээ би бодож байгаа юм. Цаг үе бүхэн өөрийн болор цомт. Цаг үе бүхэн өөрийн дуучинтай. Цаг үе бүхэн өөрийн хөгжимтэй байдаг. Бид нар яагаад хуучныг санагалзан, яагаад тэнд уншиж байсан эрч хүч, тэнд хэлэгдэж байсан үгс, тэнд байгаа он цагийг эргүүлж энд авчрах гээд байгаа юм бэ гэдэг өөрийнхөө цаг үед дархалж үлдээсэн тэр дурсамж руугаа л бид нар эргэж нүгэт. Дурсамжаас гадна Монголын ард түмэнд үлдээсэн өв энэ бүхэн болвол оюун санааны ой тогтоолтын амьдран байхгүй шүү дээ. Болор цомын та дурсамжийг яриач яг ингээд болор цомд төрүүлсний дараа бүх хүмүүсийн анхаарлын төвд та очсон. Тэр үед танд хэцүү байсан уу? Эсвэл та тэрийг сандрангуй хүлээж авч ирсэн үү? Ер нь гинт одоо шүлэг өчтөг байсан ийм охин монголчуудын хайртай охин болоод анхаарлын төвд ингээд орчно гэдэг ер нь хэцүү зүйл үү? Тэгэхгүй би одоо болор цомын маш сайн хөгжөөн дэмжигч үзэгч нь байсан. Тэгээд нэг 5-ын дэвтэр дүүрэн шүлэгтэй тэр шүлгэн хүмүүст уншиж өгдөг. Тэгээ өвөр хангаан утга зохиолын нэгдэл манайхан мөнгө хүрхрэн чимээ гэдэг яруу найргийн наадам хийгээд тэр наадамдаа төрүүлээд манай 10 хүрээ утга зохиолын нэгдлийнхэн маань намайг бол энэ болор цомд мордуулсан. Болор цом наадамд төрүүлээд дөнгөж одоо 18 19 тэл байсан юм чинь дээ хөөрхий. Өөрийгөө бол яруу найрагч бодчихлоо гэж болчлоо доо гэж эндүрч явсан тал бол байгаа. Энэ надаас одоо би ч одоо болор цомд 2 төрүүлсэн юм чинь гэсэн мундаг яруу найрагч болчлоо доо гэж бодож явсан. Эндүрч явсан үе бол би. Тэгтээ болор цомын эзэн гэдэг тэр нэрийг хадгалж явна гэдэг яруу найрагч байхын төлөөх, яруу найрагч гэдэг нэрийг хадгалахын төлөөх, яруу найрагч гэдэг амь сүнсийг олж авч түүгээрээ амьдрахын төлөөх утга чанар байсан.
91 оны цамын шүлгүүд бол харин миний бодлоор 90 оны цамынхаас бол илүү болсон юм шиг өөрт бол тэг санагдчихсан. Хүмүүс бол харин тэгж хүлээж аваагүй. Эсрэгээр нь л та. Тэгээд тэнд уншсан Эх орон гэдэг шүлэг уншгаа. Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч хуучин гутлын уланд чихэрнэ. Цас орж байна гэж намайг тэнэглэхэд хүмүүс аанайл толгой тохино. Тис хөлдөө моддын нүмерт даль хүмүн болжмор чичирч зовлон тих нутгийн хан тухай залгүй шүлэгч гиюрэн дуулна. Энд би оршуулгын газар шигэн тухалж элгэн өмлөн хоромхонд чулуужнам. Хуучин танил шиг элэгдмэл саран хувхай мөчөрт гэрлэн унгаж хилэгнэл харуулслын дун хэрэ митнес жайсвэ. Цөөхөн байгаасэ гэмээр яг ийм орой цөмөөрөө өргөчихлээ шүү. Сэтгэлийн хүн шуудаа. Таны анхны одоо бичсэн шүлэг ямар шүлэг байсан? Ээжийн тухай шүлэг гэсэн. Одоо энэ дулмаа наригчийн өргөдөл үйлчлэгтээр уншиж байгаа шүлэг үү? Тий. Хорвоод би мэдлэгтэй бүүвэн дуу нэмсэн. Хонгорхон эжээ минь наддан уянгын бүүвэ дуулсан. Эгэл заяаг минь тэтгэж их шиг хайрлсан болохоор нь ээжийнхээ бүүвийг шүтэж дуулж л явах юм учиртай би гэд хамгийн анхны дөрөв мөрөвчөө тэгээд явсан. Энэ шүлэг бол миний одоо ээжтэй зориулж бичсэн шүлэг төдийгүй анх одоо нөгөө хэвлэлд гарч одоо энэ л одоо миний шүлэг болчлоо доо гэж бодож тоосон тийм шүлэг байхгүй. Тэрнээс өмнө бол 5 дугаар ангид байхасаа эхлээл юм ноороглоо тэгэл явдаг байсан. Үзэгчд одоо танаас шүлэг уншуулахгүйгээр явуулчихаар намайг зэмлэхэл бах та. За би Тэнгэр гэдэг шүлгээ уншия. Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харавдаггүй. Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохоорхдгийг. Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй. Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд буданд газар ясаан тавьдаггүй. Үнэхээр одоо энэ шүлгийг уншихаар яг одоо таны тэр болор цамд орж исэн дүр тэрнээс өөр ямар ч дүр төрх орж ирэхгүй. Одоо харин яг тэгээд улаан хацарч хайцсан бэ. Яагаад ингэж шүлэг бичихгүй байна гэд ер нь уншигчдаа яруу найраг сонирхогчдод дандаа тэгж зэмлүүлж ухаарлын ташуураар ороолгуулж явдаг штеп. Монголчууд ч тэгээд хүнийг яаж хайрлахаа мэднэ, хүнийг яаж шүүхээ мэднэ. Монголчуудын оюун санааны нэг гайхалтай зүйл нь амьдралын хар ухаантай, үннийг таних нүдтэй, алсыг харах уужуу тийм тайван холч санаатай байдаг. Энэ уужуу холч алсыг хардаг энэ бүх зүйл бол хоёр том гүрний дунд Монгол орон оршиж тэгээд энэ олон сайхан залуучууд маань дэлхийд нэрээ дурсгаж байна. Би энэ Монголын залуу үеэр үнэхээр бахархдаг. Монголын залуу үе бол бид нарыг дахиад 300 жилийн дараа ч гэсэн монгол хэлний яруу сайхан бүхнийг, монгол аялгауны гэгэн сайхан бүхнийг төв дэлхийд дуурсгаж явна гэж бодохоор л амьдрал утга учиртай, гайхалтай санагддаг шүү дээ. Тэрний төлөө манай үндэсний телевиз одоо архив бүтээч шүү дээ. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэгт өргөдөж ирсэнд баярлалаа. Тэгээд энэ гэгэн сайхан мөчийг үзэгчтэйгээ хуваалцаж байгаа нь бүрт сайхан юм. Баярлалаа. Нэвтрүүлэгт оролцож шинээгийнхээ урилгаар хурж ирээд өөрийнхөө хөөрхөн залуухан хонгорхон 19 настайгаа уулзсандаа баяртай байна. Бараг хараад нулимс гарлаа. Ийм сайхан учрлууд, ийм сайхан дурсгалуудыг маш олон хүнд түгээж байгаасай эргэж бодох бодолтой, урагшаа нүүх нүүдэлтэй тэгээд ухаарч амьдардаг хорвоод уянга гიშгээр дүүрэн байгаасай гэж бүх телевиз үзэгчдтэй өрөөй 2025 он энэ нэвтрүүлгийг үзэж суугаа хэн бүхний хувьд аз жаргалаар дүүрэн хамгийн сайхан он цаг нь байх болтугай. Баярлалаа. Маш гоё өрөөлөө.
Сүүлэн нисэх шувуунд далж игүүрэн өгсөндөө дүүрэн баяртай явсаар өтлөв би. Дуулан бориглох гол усанд уянга ихшгэн нэмсэндэн дундаршгүй жаргалтай бясалгасаар өдлөв би. Холдон нүүхүүлэнд чин санаагаан дайсандан хосгүй баяртай хөөрлөсөөр хийсв би. Холоос төөнөх наранд ич гэрлэн хуваалцсандан хачин жаргалтай байсаар хайлв би. Гэрэлтэн очдох одонд галт харцаан нэмсэндэн гэгэлцэн баяртай дуулсаар асав би. Гэлбэлгэн шүүдэрт орчлонтой гим нүглэн хуваалцсандан гэлбэлцэн гимшиж явсаар атрав би. Амьдрал хуваасан ахаа ээжи түмэн минь ээ. Ам талалсан амраг хань үрс минь ээ. Нөхөд сэлтийг хураан хорвоогийн найранд аархавч нөөлөггүй орхиод буцах хайлхан үнэн ертөнц шүү. Өөнтөгчин орчлонгийн өмг түшгэн атлан өр нэмгэлж ханилаад хагцсан отхон тавилан шүү. Үлзий хуваар учирсан хүний өөрийн та нартан өндрийн одыг атгасаар эргэж учрах нь ёроол шүү.